Тэнд миний ширээ вэ. Энд манай нэг солонгос сууж суудаг. Энэ Sigma-гийн Region Flat байдаг. Манай нөгөө ихтэд тэнд бас туршилтаа гээл. 이거 아비아도 프로테인이 세이크진. Манай хятад намайг шоолж инээж юм. You laughing? I'm gonna show protein is how to do. Yeah, you understand? стандарт нь болохоор 1 микрограмм 2.5 микрограмм 5 микрограмм гэдэг. Нэг сэмбэлтэй ер нь триплийг системийн хэмждэг. Бич багтай энэ таванда контент моруулсан байна. Таган дээр тэгээд авч юм. Тэгээд бич багтай ингээд бөкснөөс нь болж авна гэх юм байна. Төгсгөлөөс нь болж авна. Ер нь бүгд нь 900 микролитр DW хийж байна. Бисинэс 1.2.5 10 микролитр уур хэмжтэй юм байна. Стандарттай хэмжтэй. Одоо стандартуудаа хийсний дараа сэмбл болгоноос 1 микролитрийг тюб болгонд хийгээд Bradford essay-нээс 100 микролитрийг бүгдэнд нэмж өгнө. Хэрвээ уургийн концентрац өндөр байх тусмаа өнгө нь гүн зөнгөр өнгөтэй болж хуурдаг. За эднэртэй харьцуул. Пик хамяан. За харьцуулж үзүүлэх гинэ. За 1 2.5 5 10 гэж харагдаж байна. За дараа нь нэг тэгтээ vortex гэвэл бүр өнгө нь гоё тодорно. За ингээ бүгдэнд 100 микролитр хийнтэй. Олон сэмбэлтэй бол бүр л олон бэлтэнэ гэсэн үг. 5 мг эмэр уураг энэ сэмплийн 10 мг эмэр уур магадгүй энэ бол өнгөөр нь харахад ойролцоогоор 7-8 мг per эмэр уураг байгаа хаа гэж. Манис. Blank. Энэ бол blank. Энэ зөвхөн ус тай хоёр гэсэн үг. Blank. 1 мг per ml болон зөвхөн ус тай хоёр харьцуулж үзүүлчих. Окей.
За одоо тийм бүгдний vortex хийгээд тэгээд нэг vortex хийхэрч мэдээж таган дээр нь зөндөө уураг наална гэсэн үг. Simple наа. Тэгэхээр доош нь spin down хийж болох нь. Spin down хийсний хадраа болгоомжтой буцаад rake руугаа зөөхгүй бол буцаад таг руугаа ойж буух хандаа наалдах магадлалтай. Тэгэхээр бас уургийн хэмжээ нь өөр дөм буруу гарна гэсэн үг. Бүх юмыг удаан зөөлөн нухацтай л хийх хэрэгтэй л дээ. Яарч сандарч хөвлөгийг алдна. Тэгээ 3 үзүүлэлт 3 төсөөр гарчих юм бол дахиад их болно шүү дээ. 3 ойролцоо гарч ижил дундаж ин олж жинхэнэ уургийнхаа хэмжээг бодож олно гэсэн үг. За манай протеин хэмждэг машин ийм машин байдаг. За ингээд өөрийнхөө нэрийг тохируулна. USB-тэй дата авна. Хансар руу шалгана. Протеин эсэй. Стандартаа би 1 микрограмм, 2.5 микрограмм, 5 микрограмм гэсэн байгаа. За одоо хэмжнэ. За бланк хэмжлээ. Энийг одоо 0 гэж авч үзнэ. Ус тай хоёроо гасчихж байгаа гэсэн үг. Одоо стандартуудаа хэмжиж эхлэх гэж байна. За хийхээс өмнө бас suspension 1-2 удаа хийж өгөөд. Гүйднийхээ ханыг дагуулад. За стандартаа хэмжиж эхлэе. Одоо энийг ингэж USB руу явуулна. Стандартаа хэмжсэн одоо blank дахиад sample уншуулж эхлэхээс өмнө blank дахиад уншуулдаг. За. Ингээд нэг гурвалжинтай хэсгийг нааш харуулад ийгээд хаваад blank. За одоо ингээд sample энэ маягаар хэмжиж эхэллээ. Эдрийг бүгдийг хэмжинэ.